Үндэсний махархал. За Монгол түмэн даяараа тарган сайхан хаварж байна уу гэж Монгол түмний хамар амгалан айлтхан мэдчилж байна. Сайхан дэлгэр цаг, өрн цаг наашлаж хүн болгоны одоо зоо тэнэсэн сайхан цаг ирж байна. Ханш нээсэн энэ цаг үед одоо ичгсэд бүгд амьтан хөтөлж бүгд сайхан дэлгэр сайхан өрн цаг айлчилж байгааг сайхан тэмдэг байна тийм. Цаглашгүй гэрэлт төрийн бус байгууллагын тэргүүн Буддын гүн ухаан судлаач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бурхан урлаач Дорж намжмын ухаан заяа. Үндэсний бахархал гэдэг сайхан нэвтрүүлгээр оролцож байгаа энэ эрхэм хүмүүс та бүгдэд бас баярлж байна тийм. За миний өөрийн мэрэгжил бол Буддын гүн ухаан судлаач Бурхан урлаач гэсэн ийм мэрэгчлэр явдаг. Бурхан урлаач гэдэг маань яг бүр багаасаа эхлээд би зураг зурдаг. Манай аав маань сайхан зурдаг, морь зур, хурдан морь зурдаг, сайхан Чингис хаанаа зурдаг. Ийм сайхан бас гарын урд дуутай мундаг сайхан зураач хүн байлаа. Аавынхаа тэр зураг зурх авьяасыг бол би өөрөө үүлж авсан байдаг. Бурхан урлал буюу миний үндсийн ажил маань бол одоо Бурханы зургийг энгийнээр тайлбарлах юм бол дүрсэн дургсан номлол гэж ойлгож болох. Бурханы айлцсан номлол сургаал болгоныг дүрсэнд байгуулсан. Дүрсээр илэрхийлсэн ном сургаал юм а гэж ойлгож болно. Ногоон дээрх, цагаан дээрх Бурхан багшийн дүрийг харахад л ногоон дээрх Бурханы түүх, паян тэгэл одоо бясалгал бүтээл бүх юм тэр Бурхан зурган дээр одоо шингээстэй байж байдаг. Тэгээ энэ маань Бурхан урлал гэдэг бол хүнийг нэгэн насанд нэг гэгэрүүлж Бурхан болгох, ариулсан дээд төрөлд аваачих юм одоо дүрсэн дургасан ном. Энийг буруу зураг бүтээж болох улмаас одоо маш чанд хатуу дэглэмд ор Бурханыг бол бүтээж ирсэн байдаг. Тэгээ одоо ч гэсэн одоо маш олон хүмүүс бол ингэж одоо Бурхан зургийг надад бол захиалж Бурхан шүтэн гэртээ залж бүтээж бол авч байдаг. Энэ бол миний үндсэн ажил юм. Үүнээсээ гадна Бурхан урлалын сургалт явуулж олон хүүхдүүдэд бас шавнырыг бэлтгэж тэр энэ өөрийн Бурхан урлалын одоо энэ Монголын уламжлалт нандин урлах ухааны үеийг бол хүүхдүүд зааж сургаж бас нэлээд баггүй хүүхдүүдэд тэр Бурхан урлалын сургалтыг уламжлалт бүтээсэн. За манай аавыг маань бол Дорж намжим гэдэг хүн байсан. Ээж минь Сүрэнхүү гэдэг хүн байгаа. Говьлтай аймгийн уугуул Дарив Төнхлийн одоо юм хараалын юм хүмүүс байдаг. Аав маань бол сайхан адуучин, залуудаа сайхан зураг зурдаг. Ээж минь бас тэмээчин, тэгээд сайн тэмээчин гэдээ бас болж байсан. Тэмээ хариулдаг, ийм тэмээчин, ийм одоо сайхан малчин удам гаралтай хүмүүс байдаг. Тэгээд ээж минь дээлийг сайхан ойно, дээл ойно. Одоо манай аав маань бол өөрөө Монгол дээлний зөөр хувц өмсдөг. Одоо байнга л дээл өмсдөг, 100 дан дээл, хавар намар хүнтэй дээл, 100 болохоор хурган дотортой дээл, өстэй дээл өмсчдөг. Тэгээд бүх тэр сайхан дээлийг ээж минь ойж өгдөг. Биднээс их жоохон байхад бас дээл их уралж өгдөг. Тэгээ жоохон байхдаа сайхан дээл өмсч өссөн. Тэгэхэд одоо янз бүрийн хүлээ авалт арга хэмжээ янз бүрийн юм дээр дээл бий их өмсдөг. Энэ маань ааваас минь улбаатай. Миний хамгийн анхны багш маань миний аав байдаг. Аав маань бол зураг зурхыг хамгийн анх бол зааж өгсөн. Миний 3 настай, 2 настай үеийн зурж байсан зургийг аав маань хадгалсан байж байдаг. Тэгээд 3 том одоо зургийн багш бол надад байдаг. Одоо эхний маань аав маань байна. Тэгээд Батбаяр багш маань байна. Тэгээд 3 дахь маань яг миний Бурхан зургийн одоо номын Бурхан урлалыг заасан багш маань Донжил одоо цанаа мэд Бурханчлам Пүр Батлам гэдэг энэ багш маань байдаг. Настаа өвгөн эрдэмтэн багш нараасаа би өөрийнхөө савныхаа ярээр бол эрдэмүүдийг бол хураан цуглуулж авсан байдаг. Тэгэхээр 10 жил яг Бурхан урлалын салбар руу зүтгэж ингэж явахдаа зурх гэдэг нэг асуудал. Гарын дүүтэй хүн бол гоё зурж болно. Тэгэхээр энэ зурж байгаа зүйлийн учир утгыг танин мэдэх. Бурхан гэж яг юу юм? Тэгээ би ерөөсөө анх Бурханы шинд миний орсон өөрөө бол урлалаар дамжуулж би орсон байдаг. Энэ гайхамшигтай урлагийн бүтээлүүдийг хараад уран найрын зураас, шаглаас өнгө будагны гайхамшиг, дагнаасны гайхамшиг яаж өнгийг ингэж гоё солонгоруулан гоё
бүтээж болдсон бэ гэдгийг анх биширч анх би нэг зураг урлалаар шүтэн урлалаар дамжуулж бол бурхны шишний одоо орсон байдаг. Тэгэхээр яг энэ багшийнхаа доор шүтэж бол яг энэ мэрэгжлийн бурхан урлал одоо буюу Монгол зургийн хамгийн дээд хэлбэр болох хамгийн нарийн бурхан зургийн юмд бол 7 жил суралцсан. Яг бурхан зургаараа суралцж бурхан зургаар бол маш олон одоо сүм хийд, орон хийд, хувь айлууд зориулж энэ шүтэнэг бол бүтээсэн байдаг. Үндэсний бахархал гэхээр олон сайхан зүйлсүүдийг нэрлэж болохоор байна. Миний бие болохоор Монголын үндэсний одоо бурхны шашин тэр урлагуу ухааныг бол сэргээн дэлгүүрлэх үйлчэн дээр ажил үйлсийг бол хийж явдаг байгаа. Мөн одоо миний өөрийн нэгэн эрхэм ажил бол лекц сургаал олон номыг бол Монголынхоо сүслэн бол хүргэж ирсэн байгаа. Юуны тухайд энийг ярьж өгөхөөр үндэсний бахархлыг алдахгүй байхын тухайд үндэсний бахархлаа биднээс мөнхөд сэргээн дэлгэрүүлж байхын тухайд үндэсний бахархлагаараа биднээс оюунаа цэнэглэж энүүгээрээ биднээс бахархаж омогшихын тухайд энийг таних мэдэх чухал. Мэдхгүйгээр биднээс юугаараа омогших вүлээ тийм ээ. Тэгэхээр биднээс Чингис хаан гээл одоо эзэн богд Чингис хаанаар маш их одоо би бол бахархах биш хийргэж ирлээ гэж би ойлгож байна. Чингистэй архийг хүртэл гаргаж ирлээ. Чингис гэдэг нэрийг бол хаа хамаагүй гэж өгж ирлээ. Тэгэхээр бахархах, хийрхэх гэдэг бол ялгамжаатай зүйл. Тэгэхээр биднээс альва нэгэн зүйлийг танин мэдэж ухаарад үнэн танин мэдчих юм бол тэндээс үнэн мэдлэг, үнэн бахархал, үнэн итгэл, үнэн бишрэлт төрнө. Альва нэгэн зүйлийг танихгүйгээр биднээс гадны соёлыг даган дуурайх, бусдын соёлыг даган дуурайх, мухраар даган дуурайх энэ маань өөрөө бол үндэсний бахархал бол доройтох, үндэсний үжил гэдэг зүйл алга болох юм аюултай зүйл. Манай эрэгтэй дүү маань их одоо гадуур их тэнэн. Тэгээ тэрийг олж ирэх даалгаврыг дандаа надад өгнө. Тэгээ дүүгээ олж ирэх гэж илийг хайж явдаг барьдаг зураг цахаас дүү маань хомсолсон доо. Мөн торгон зураг буюу уран зураг одоо торгоор зурна гэдэг одоо silk painting гэж одоо англиар хэлдэг. Энэ маань торгон зураг буюу торгоор зурна гэсэн үг. Энэ одоо зээгт наамлагч манайхан сайн мэддэг. Энэ маань бол Монголд бол оргилдоо тултлаа хөгжсөн байдаг. Одоо Богд хааны ордон музей, манай Чож намын сүм музейд оргил бүтээлүүд нь байж байдаг. Тэгээ энэ урлалын одоо сургалтын ажил зөвлөгөө өгөх зээгт наамл буюу торгон зургийн сургалт явуулахаас гадна одоо нийт сүсгэн олон Монголынхоо сүсгэн олондоо зориулж энэ номын лекцийг бол цуурлаар хүргэж эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар нэг 11 12 дахь томоохон одоо лекцүүдийг хүргэсэн байна. Анхны лекц бол тэгэхээр Бурхны сургаалаа хүмүүний аж төрөх ёсон гэж нээсэн. Хүний аж төрөх ёсонд Бурхны дээдийн ном сургаал хэрхэн нөлөөлж яаж хүмүүнийг өөрчилдөг талаар энгийн зүйлсүүдийг бол ярьсан байдаг. Түүний дараачид үүлийн үр ба мөнх бус гэдэг сэдвээр ярьж байсан. Тэгэхээр үүлийн үр гэдэг энэ том ойлголтыг биднээс ойлгож ухаарахгүй бол хэн байгаа юм, хэн болцсон байгаа юм, хэн болох юм, ямар орон нутаг, ямар газар шорондор байгаа гэдэг ухаарч мэдэх ямарч боломжгүй юм. Үүлийн үр. Тэгээ мөнх бус гэдэг энэ агуу сургаалыг хүртэл манай эцэг өвгдөөс биднээс өвлүүлж үлдээсэн байдаг. Биднээс мөнх бүсийн тухай ойлголт байхгүй л амьд сэрүүн байгаа энэ сайхан эрдэнэт хүний төрөл орсон гэдэг энэ ухаарч энийг ойлгож мэдчих авах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энэ мөнх бүсийн тухай ярьж байсан. Түүний дараачаар биднээс Хямар гэдэг энэ лекц маань болохоор хүнийг хямар сүлдтэй байх, ир эмгэлтгүй монгол хүн хямартай байх, лундаатай байх, сүлд хямарнд оройтхгүй байх. Энэ дээр ерөөсө хямарын тухай бүх заслын ном судруудыг оруулад бүгдийн сайхан тэгээ ад донгийн хорлол гэж юу аах вэ? Хүмүүсийн сэтгцийг яаж хорлож хүнийг доройтуулдаг. Тэгээ биднээс энэ зүйлүүдийг энэ нарийн уламжлуудаа мартснаасаа болоод биднээс сүлд хямаранд оройтоод ажлууч нь бүтгээ байгаад одоо үйлс нь хазаагаад маш олон хүнд асуудал учирч байдаг. Гэтэл хямар лундаа гэдэг сэдвэр хүний хямар лундаа яагаад доройтдیں۔ Хүмүүний монгол хүний хямар лундаа юунд оршдیں۔ Биднээс монгол хүн хурдан морой дээдэлдэг, уртын дугаа дуулдаг, монгол 93 нав. Монгол бүх гээд 90 сайхан барь чадлыг харуулсан ийм сайхан наадан бол. Тэгэхээр энэний гол цаад утга учир нь яг юу юм бэ гэдэг талаар дэлгэрүүлэг номын лекцээс хүргэж байсан. Ханийн тэнгэр, үрийн буй ингээд Монголд ир хүн ханаа хэрхэн хайрлж дээдлэх юм. Тэгэхээр миний өөрийн бодол үүдээ яагаад уг нь
ажилтай төрөлтөө сайхан ханаа магтаж болохгүй гэдэг. Одоо нэг манайхан дунд нэг буруу үг шүү дээ. Адгийн тэнэг авгаагаа магтана гэдэг. Энэ айгүй буруу үг байхгүй юу? Би нэг лекцэн дээр ярьж ирсэн. Яагаад гэрээ сайхан өнгөтөөтэй авч явж байгаа ханаа дээдлээд маш сайн ажил үйлдэл хийгээ явж байгаа эмэгтэй хүнийг магтаж болохгүй гэж. Энийг магтахгүйгээс одоо эхнэрээ магтахгүйгээс болж адгийн тэнэг авгаагаа магтана гэхэд тэнэг болохгүй тулд хүн чинь эхнэрээ магтахгүй шүү дээ. Тэгээ магтахгүй болохоос эхнэр нь уурлаад энэ бол хагарал үүсгэх шалтгаан байхгүй. Урмын үг байн хэлж явах хэрэгтэй. Тэгэхээр энийг Монголын гэр бүлийг хагаралн бутрах зорилготой ч юм уу одоо тийм манжаас гаралтай ч юм уу тийм гадны тийм жоохон буруу бодол гэж би ойлгоод. Тэгэхээр би бас энэ нэвтрүүлэг дайландуулаад Монгол ирчүүдээ ханаасаа урмын үгээр тэтгэж байгаараа, хайрлж байгаараа үнэхээр үүргээ одоо сайхан гэр орноо цэмбийлгээд ажил үүргээ сайн хийгээд үр хөвгтөө өсгөн хүмүүжүүлээд аваа явж байгаа энэ гэрийн сайн гэрийг өвлөгч юм сайхан эзэгтэй бүсгүй нэг бол яагаад магтаж болохгүй гэж. Байн урмын үгэд итгэж биднээс ингээл ирчүүд биднээс ин гэрээ эзэн болсон үед ирчүүдийн алдаа байдаг. Хоол хийгээд өгсөж дуугаал иччихнэ. Амттай болсон юм уу, амтгүй болсон юм уу бүү. Тэгээл гэр орноо сайхан цэвэрлээл өнгөтэй гоё юм тавьсан хатна гоё болсон гэж чилдэггүй дуугаал байдаг. Тэгэхээр нэг эмэгтэй хүн гэдэг чинь урамгүй урам зориггүй болчихно. Тэгэхээр ингээд өнгөтэй өөдөө гэр орноо гоё болгоод ингээд сайхан авч явах нөө миний хайр чин гэрээ ямар гоё сайхан гоё болгоод ингээд шин тавил шин ингээд гоё болгоо янзлцсан байна, сайхан байна, мундаг шүү. Гоё амттай хоол хийх юм бол өнөөдрийн хоол цай ямар сайхан амттай болоо гэж дандаа магтаж урмын өгж явах хэрэгтэй. Би бол болж игэл бас тэгэл энэ гэргийдээ бол урмын үгийг байн хэлхийг хичээдэг л дээ. Гоё амттай хоол ивэл сайхан болж гин мэдээж өдөр болго амттай хоол хийх хаяадаа бас ядарсан завгүй үедээ жоохон таар утар хоол хийх юм бол бас хэлчин жоохон энэ хоол жоохон амт муутай байх шүү гэ хэлчин. Ерөнхийдөө бол манай хүн бол хоол цайндаа гайгүй сайн цүтэй цай сайхан хоол ундаг бол нэг настай эмээ шиг л хийн штэ нэг одоо нэг гоё цай цүн гарт нь орцсон нэг сайхан эмээнэр байт юм да. Яг л тэр эмээнэр шиг сайхан сүлэрсэн сайхан баяртай цай хийстэй цайг их гоё хиндэ. Яа гэм би одоо бол өмөө хийж чадж байгаа ажлаа сайхан үүргээ биелүүлж байгаа ханыгаа бол магтахад бол санаа зарим хүмүүс нь ухаан зам гэж одоо эхнэрээ магтаад одоо ямар сони юм бэ гэх л баг. Гэхдээ би түр хэлсэнчлэн эхнэртэй урам өгж эхнэрийгээ байнга магтаж байгаараа гэж би бас уриалгаар байна. Тэгээд одоо яг миний ардлыг авч явна гэдэг бол маш хэцүү. Би ч өөр ингээд байнга зураг нам суучин. Тэгэл одоо миний лекц болно, том лекц болно. Арын албыг бол манай хүн л хаашгүй дээ. Өөрөө ингээд би бол суугаал лекцаа уншичаал гараад шууд явчихдаг гэрлүүгээ. Тэрнээс өмнөх хойтох бүх ажлыг бол манай гэр бүлийн хүмүүс хариуцаад авч явдаг. Тэр олон хүн бужигнсан, тэр их нүсэр ажлыг яаж ардна гардیں۔ Тэгэл бол сүрхий сайхан амжуулсан байдیں۔ Одоо тэгээд тухайн үед нь баярлалаа гэж хэлж чаддаг. Бас сайхан нэвтрүүлэг ашиглаад миний ажлыг одоо байнга дэмжиж тусалж арын албыг бат хашиж явдаг бол хандаа баярлалаа гэдэгт бас хэлчихье. Үр хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх юм. Эрдэнэт энэ сайхан хүний төрөлөөс үр хүүхдээ нэрийг яаж хайрлах гэд энэ Монголын бахархал болсон өв соёлууд бүгдээрээ мартагдсан. Дур зоргоороо хүүхдэд нэр өгдөг, хүүхдийн хүмүүжил бүрэн алдагдсан. Тэгээ хүүхдийн хүмүүжил байхгүй болохоор одоо эргээд Монголын хойч үе маань хэрхэн яаж хүмүүжүүлж их орноо хайрлах, их оронч үзэл, үндэсний бахархал, Монголын одоо үндэсний бахархал гэдэг зүйлийг төрүүлэхийн тухайд багаас нь биднээс хүүхдийг хүмүүжүүлэх ёстой байна. Энэ хүүхдийн хүмүүжлийн талаар, Монгол ухааны талаар, гэр сургалтын талаар, шавь сургалтын талаар эцэг эхийгээ Монгол түн бол бурхан мэт дээдэлж ирсэн ард түмэн шүү дээ. Өөр бусад оронд бол эцэг эхийгээ бурханчлан шүтэж одоо бурханаас дутуугүй авралын шүтэн болгож дээдэлж ирсэн ард түмэн байдаг. Монгол түн бол аав ээжигээ бурханаас ялгаагүй үзэж дээдэлж ирдэг. Үр хүүхдийг хүртэл бурхан гэж шүтэж ирж нандинг дээдэлж ийм ард түмэн. Яг тэр ингээд уралдаа юм уу, сурлага юм уу, ямар нэг амжилт гаргачаал ээж авдаа ингээд одоо тийм дурсамж, диплом гэдэг юм өгдөг юмсэн. Тэрийг үзүүлээл миний хүү аваадаа гэж хэлэх. Тэр урмын үгийг сонсгож ээж авдаа магтуулах гэж миний хүү аваадаа гэдэг тухан дээр өнөрлүүлэхэд л миний хамгийн том ад жаргал болно.
хүмүүн бидний зовлонгийн үнц гэдэг зүйл бол ерөөсөө бидний хүнд асуудлын гол зовлонгийн үнц өөрт байна. Яг надад байна. Надад байхдаа миний өөрийн одоо энэ сэтгэлд байт юм байна. Сэтгэлийн гүнд нуугддаг юм байна. Энэ сэтгэлийг бурхан багш өөрөө судлан таних мэдээд хүнд бол 84,000 муу сэтгэлийн орон болсон юм байна хүн гэдэг өөрөө. Энэ 84,000 муу сэтгэлийг бол нисванис гэж томьёолчихж байгаа юм. Нисванис гэдэг бол өөрийн хорц сэтгэл буюу муу сэтгэл. Яагаад хорц сэтгэл гэхээр жишээлхэд залхуурдаг сэтгэл хүнийг залхууруулж хорлдог. Уурц сэтгэл хүнийг уурлуулж янз бүрийн одоо үг хэлснээрээ олон үнэнч найзуудаас хань ижлээс салгадаг. За мунхаг сэтгэл бол ойлгомжтой. Үл мэдснээсээ болж биднээс маш олон асуудал руу ордог. Тань мэддэг үгсээ болоод буруу нөхцөл нийлэн буруу ажлыг хийн 10 хар нүглийг үлддэг. Мунхаг гэдэг энэ сэтгэл өөрөө хамгийн аюултай сэтгэл юм байна. Тэгээ энэ олон муу сэтгэлээс 5 хор сэтгэл байдаг. Үндсэн одоо ертөнцийн 3 хор гэж ярьдсан ба бурхны уур мунхаг шунал тачаал гэдэг. Энэ 3 хороос 5 нисванс үүсэж байгаа. Уур мунхаг энэ шунал тачаал дээр харам атаа гэж нийлээд 5 хорц сэтгэл буюу 5 нисванс. Энэ маань ойрын 20 нисванс болоод энэ маань цаашаа задрахаараа 84,000 муу сэтгэл болж хуурж байгаа. Энэ муу сэтгэлийг дарчих энэ 84,000 сэтгэл үүсч гараад байгаа 5 хорц сэтгэл гол язгуур болсон уур мунхаг шунал тачаал харам атаа гэсэн 5 сэтгэлийг л 5 бэлэг-бэлгүүнээр л дарчиж байгаа. Тэгхийн бол энэ 5 сэтгэлээс үүсч гарах тэр хэмжээ хязгааргүй 84,000 муу хүнийг хорлох, амьтныг хорлох, өөрийгөө хорлох олон хорц сэтгэлүүд бүгд алга болчихж байгаа. Тэг энийг л бурхны сургаал номлолд бол номлож энэ бурхтын дүрийг бүтээдгийн гол утга учир зүрхэндээ сэтгэлдээ биднээс тодуурлан санаж байх хэрэгтэй. Хүн гэдэг ч өөрөө юмыг амархан мартдаггүй амьт юм. Амьт шүү дээ. Тэгэхэд сайн зүйлийг биднээс мартаж хизээж болохгүй, муу зүйлийг бол өтөр түргэн мартах хэрэгтэй. Ямар үйлийг буруу хийснээс бол танд юм гай дуудагдаад байна. Насны барцад гэж яг юу юм? Энийг засдаг ямар бясалгал, ямар ухаарлаг бидний эцэг өвгдүүд, номд дээжүүд нь биднээс өвлүүлж үлдээсэн бэ гэдгийг бол энэ номон дээр маш дэлгэрэнгүй гаргадаг. Үндэсний бахархал гэдэг зүйлийг биднээс өнөөдөр хойч үе залуучуудаа сэргээн дэлгэрүүл байнга энийг хэлж байхгүй бол энэ маань Монгол гэсэн их орон ч гэсэн олон хүмүүс одоо алга болох аюултай юм. Монголчууд биднээс бахархах юм байна. Биднээс бол ёс уламжлал энэ дээдийн номороо бахархаас биш өөр юмар бахарх юм байх. Говийн догшны үед данзаар үжигэн жинхэнэ гаймсаа хутагт багш хэлсэн үг байдаг. Там гэж хаана байх вэ? Та өөрөө тамдаггүй явах юм бол там чинь тэр шүү дээ гэж. Энэ бол хүн өөрөө замбуулын хорвуудаар байгаа ч гэсэн тамд очиогүйсэн 10 хар нүглийг хэмжээгүй үлдэж адгууслуугаа айшилж явах юм бол таны амьдрал өөрөө там болж хувирна. Там болж хувирна. Биднээс Деважин дээр төрөөгүй байгаа гэсэн хүний төрөл дээр байгаа гэсэн өөрөө зөв амьдралаад буйны замаар зорчоод амьтан тустай хүнийг асрах энерги сэтгэлээр өөрийнхөө сэтгэлийг бэлхуулж явах юм бол таны бүх энэ амьдрал өөрөө энэ орчин деважин болж хувирна. Деважныг та өөрөө бүрдүүлж чадна. Тэгээ биднээс ойлгож учрыг таних мэдэх хэрэгтэй. Уул ус хайрхад яагаад шүтдэг? Лус савдаг гэж юу юм? За хэмэр лундаа гэж юу юм? Буян шиг тогтоохын тулд биднээс юу мэдэх хэрэгтэй. Тэгээ биднээс бахархах, таних мэдэх, бахархаас үндснийхээ өв соёл болоод нарийн нандимыг бахархах юм асар их юм байна. Тэгэхээр нийт залуучуудыг нийт сүцтэн болон та бүгд бас энэ эцэг өвгдөөс номт дээдүүдээс ингэж өвл балан үлдээж биднээс төгсөн энэ сайхан өв болсон алт эрдэнэсээс илүү үнэтэй юм сургаал нандин өв. За яхавдаа биднээс нэг алт эрдэнэс мөнгийг бол идэж уугаад хэрэглээ бараад дуусч байна. Гэтэ энэ лусын тухай энэ ойлголтыг авчих юм бол үр удмаараа биднээс одоо удмын хараал байхгүй, үр удмын буян заяа сайтай байх. За энэ эдийн тэнгэр бурхтуудын учрыг ойлгох юм бол хэдэн үеэрээ биднээс баян цатгалан буян шигээ даллаж буйнаа барахгүй гуйланч амьдралаар амьдрахгүй байх нарийн өвчтүүдийг заагаад өгсөн байна. Энийг ойлгочих юм бол энэ хичнээн алт эрдэнэсээр үнэлэгдэшгүй хэдэн үе дамжиж үр хөвгтүүдэд зааж өгөх нарийн нандин өв уламжлал энд байна. Та унтаж чадахгүй зүүдэндээ даруулаад хичнээн гансраад гутамшаа хичнээн их алт мөнгө байлажсэн та нойрч нь хөрөхгүй хардаар зүүдлээд байдаг. Энийг ойлгочих юм бол та олон нойр гүйдэлт зүүдэндээ даруулахгүй аимшигын зүүднээсээ салах бясалгал бүтээл бясалгал
бүх юм энд байж байгаа. Энэ цар тахал гайгүй болонгууд энэ хүний сэтгцэд нөлөөлөд байгаа энэ залуучуудын сэтгэхүй компьютерийн донтолт, гар утасны донтолт ямар нэг муу юмд их донтож байгаа байдал дандаа ад донгийн хорлолын тийм нууц шалтгаан ард нь байгаа. Энийг бас ил болгож гаргаж гой ном болгоод том лекц болгож хүрэхээр бас төлөвлөж байна тийм. Бурхны сургаал ном бидэнд багштай зүйл сургасан ном ерөөсөө л байгаль дэлхийгээ хайрлах, эцэг эхийгээ хайрлах тийм ээ ургамал амтэн бүгд эргээд энэ биднүүсийг тэтгэж шүтэлцэж биднүүс хамтдаа байж биднүүс бие биенийгээ нөхөж оршиж арга билгийн ёсоор биднүүс мөнхөд удаан орших Монгол хүчтэй байх гол юм бол ерөөсөө энэ үндэсний бахархал Монгол ёс уламжлал шашин соёлыг л биднүүс хүндлэн дээдэлж гол нь ойлгох нь чухал. Ойлгож танин мэтгэлэн болвол биднүүс гэгээр л аяндаа төрнө. За нийт Монгол төмний маань сансан сэдсэн үйл бүхэн номын ёсоор бүтэж саатах тур гин бүхэн амирлан одож сайн улс буйны цагаан чуулган ашид аривчин дэлгэрэх болтойгож өрөөгд хамаг амтан амгалан хийгээд амгалан шалтгаан руу төгөлдөр оршуултугай хамаг амтан зовлон хийгээд зовлоны шалтгаанаас хагацуултугай хамаг амтан зовлон үгийн амгалангаас үл хагацуултугай хамаг амтан ойр хол садагнан тачаах өслөн урлагаас ангид тэг сэтгэлээр оршуултугай гэж багш нь өрөөё. Үндэсний бахархал